Арамын төргийн үзэгчтэй TV6 телевизээс үзэгч та бүхэндээ шинэ жилийн баярын орой сэтгэл хоногшсон киног нэвтрүүлгийг хүргэх гэж байгаадаа таатай байна. За мэдээж шинэ жилийн баярыг бол өвлийн өвгөн, цас охин, за гацуургүйгээр төсөөлөх аргагүй байдаг. Мөн дээрээс нь шинэ жилийн дуу, шинэ жилийн киногүйгээр гэр бүлэрээ баяраа тэмдэглээд ороо гэртээ байгаа цаг үед бол мэдээж кино бол өгүүлэгддэг. Тэгэхээр яг өнөөдөр үзэгч та бүхэндээ шинэ жилийн тухай сэтгэлд хоногшсон киноны талаар бүгдээр ярилцах болно. За бидэнтэй хамт байхаар студид маань жүжигчин найруулагч, соёлын тэргүүний ажилтан Дамсүрэнгийн энх хоёр, зам мөнгө жүжигчин найруулагч, соёлын тэргүүний ажилтан кино зохиолч Александр Эмие гомноор хүрэлцэн ирсэн байна. Шинэ жилийн баярын мэнд хүргэе. Шинэ жилийн баярын мэнд хүргэе. За шинэ жилийн баяр гэхээр хамгийн түрүүнд та хоёрын яг юу төсөөлөгддөг вэ? Сараагчид уул төсөөлөгддөг. Тэгэхээр яг түрүүн хэлсэнчлэн нэг дуу киногоор бас төсөөлөгддөг гэхээр байж байна. Таны хувьд? За миний хувьд ч мандрил төсөөлөгддөг юм да. Мандрины үнэрхтэй. Тухайн үед одоо шинэ жилийн баярыг яаж тэмдэглэх вэ? Тухайн шинэ жилийн баяр ч одоо нэг тийм ёлко засна. Ёлко бол гэхдээ одооных шиг тийм 12 сарын 1 ингээд засчдаггүй байлаа. Тэгээд тулгана. 27-8 хавцаа. Тэгээд Крисмас 25-нд болдог гэж чинь мэддэггүй байлаа шүү дээ. Тэр үедээ 31 гэж боддог шин нэг л он гарна гэж боддог. Тэгээд 27-8 хавцаа аав ээж зөвшөөрөөд засна. Засааруулаад засна. За тэгээд нөгөө хил нандиг наадал гаргаж ирж шүү дээ. Одоо тэгээд засаад тэр одоо тэгэл телевизийн телевизийн баярын жишээ жишээлх юм үзээд л тийм ээ тэгэл өнгөрчдөг байсан шүү дээ. Тийм айхтар ямар хашийн ялт масканд нь одоо ямар орж чадахгүй шүү дээ. Тий би бол баг ээжтэйгээ хоёлаа ч юм уу заримдаа нэг аав оролцсон. Тэгэл ганц хоёлаа засна. Тэгээд тэр чинь нөгөө тэр үуч нь ийм гоё сүлт мод байхгүй шүү дээ. Орсын нэг юм дээр хавцар тий. Тэгээ юм дотроо юм төмөр бүлэгцэн тий. Тэгээд тэн дээр чинь нөгөө юм цасан юм юу маягийн ширхэг маягийн тогтоохын тулд хөнгөр хийдэг. Саа бас их хэрэглэдэг. Хөвөн задлал гэж юм. Тэгээ яг хөө тий саагаараа ингээд тойруулна. Яг хөө гэрэл бол нэлээд сүлд орж ирсэн баг тий. Тэгэл яг хөө гэрэл тэр үед байсан. Байсан. Орсын нэг гэрлүүд байсан. Хавархан байсан баг тий. Тэгээд гэхдээ тэр нь айгүй тийм болох гэрлэлтэй ер нь шатчдаг. Тий. Байсгаа. Гэхдээ бас буцаагаад янзлчих болдог. Тийм гэрлүүд байсан. Одоо манай гацуур гэхэд хөх хөнгөтэй болчих жишээ нь тий. Нөгөө ногоон байсан бол ингээд дулгал орчин үеж яадаг шүү дээ. Тэр үеийн нөгөө энэ нэг юм бөмбөлгнүүд чинь шилэн ингээд цоороо таагарчдаг тий. Их нэмдэгнаад баг ингээд хайрцаг сам давхар хийдэг байсан баг шүү. Ёлко хураах болохоор манай ээж мэж нэг тийм хооронд нь харшуулж хагалуулах хагалахгүй тул дунд нь юм хөвм дотор ингэж бүгдийн сайхан ингэж өрөөд тэгээд ингээд хийгээд тэгэл их нандинал дараа жилийн 12 сарын 27 хүртэл шүү дээ. Маа баашиж хийдэг байсан. Хамгийн гоё шинэ жилийн дурсамж гэвэл юу гэлэх вэ? Миний хувьд нэг жоохон хүүхэд байхдаа яг одоо нэг шинэ жилийн цэцэрлэгт байхдаа шинэ жилийн нөгөө нэг үзүүлдэг шүү дээ аав ээжтэй. Тэр жилийг өрөөсөө мартдаггүй цагаан төвбөл алдахгүй цасаа охин болсон чинь. Тэгээ гадуур нь манай ээж нэг аргалаад нэг юм цагаан оймс ингүүдээ ингээд саагаар наагаад тэгээд ингэ цагаан төвбөлтэй юм шиг бүжиглж ийсэн сандаг байхгүй юу? Тэр хизээч одоо миний хувьд бол мартагдчихгүй шинэ жил байсан байхгүй юу? Таны хувьд? За миний хувьд би нэг ёлко шатаагаад тэг жоохон байсан юм аа. Гүр тэр чигээр том байсан шүү. Нэрс юм уу 9 настай ч байсан юм. Тэг би ч нэг мэдэхгүй. Тэгээ тэр нөгөө өөр ингээд нөгөө хөнгөөр янзлцсан мөртлөө ийм шүдэн золдоо. Тэгээ азар тэр үед нөгөө манай гэрд ах байж таарад шүдэн засаагаа ёлк руу шидэдсэн баг. Сүлд ярддаг байхгүй. Би одоо заримдаа санаа заримдаа санддаг ингээд хайрцнаас чинь 8 амтал байсан. Тэгээ ингээд ямд тоглож лээсэн байх. Тэгээ ингэжсэн ингээд тавьсан чинь нөгөө хүн дээр нь очиж яагаад гэлтэрч хасчих. Тэгсэн чинь гинтхэн би чи орилж чарлаа байсан. Нөгөөрөө сах гарч ирэл. Гянс нөгөөдөг чинь унгаагаал дээрээс нэг даав маагаар дагт юм яа. Тэгэл унтраасан баг. Тэгээ одоо ингээд бодхолоор яг тэр нэг юм гал малтаа нэг тийм орилж исэн юм санагдаад байдаг байхгүй. Үдэг бадаг. Би ерөөсөө мартдаг баг. Тэгээ одоо ингээд хүүхдүүдэд хүртэл цаа та нар ингэж ёолк шатдээ шүү л гэж яриа. Тийм байт. Хөвөн нөгөө хурдан яадаг болохоор бас аягүй шууд ингээд балсан баг. Тэр чинь өөр нэг хумцар юм бол гал болсон шүү. Таны одоо миний багад одоо шинжилгүүд нэг тийм айхтар гоё болсон дурсамжтай зүйл байхгүй дээ. Яг нэг ёолкны мод засчихж байгаа. Тэгээ айлуудын ёолк засны гадаа цонхоор хараад л цонхоор тийм ээ. Гоё ёолктай юм байна да гэж гоё гэрэлтэй юм биш тэднийх гэл нэг тиймэрхүү маягтай. Яг сүүлд их гоё одоо шинжилгээний уур амьсгал их гоё орсон жилүүд гэх юм бол нэлээд сүүлд л дээ. Сүүлд одоо чинь би өөрөө анхныхаа хүүхэдтэй болсон.
хүүхэдтэй ёолк аваад засч масаад л хүүхэдтэйгээ цуг тэмдэглэж ийсэн гэр бүлээрээ одоо их нэртэйгээ энэ тий тэмдэглэж ийсэн үеуд их сайхан одоо жоохон одоо бүрэн дүүрэн элбэг хангалуун ч гэх юм уу тийм сайхан өнгөрсөн байна. Бага насны шинжилгүүд бол яг хүмүүс шинжилгээд гоё баяртаа л гэж л бодож байснаас биш өөрөө нэг тийм гоё дунднууд орж исэн үү ер нь бол. Энэ жилийн үед бас ковидтай холбоотойгоор гэр гэртээ халуун хаан бүлээрээ тэмдэглэх бас боломж олж байна. Гэтэл бол шинэ жилээр гэртээ байх хүмүүс хичээдэг те цагтаа уралдаал төгжрийн донд уралдаал. Бас нэг хүн нэг тийм үг гаргацсан байгаа даа шүү дээ. 12 сарын 31 ингээд он гарахад л гэртээ байгаагүй болвол тэр жилдээ гэртээ хондгүй юм даа гэд. Тийм шүү дээ. Нэг хүн нэг тийм сайхан тийм. Тэгээ нэг тийм ойлголт яагаад гарсан юм бэ нэрээ? Би нэрээ сая ингээд их хөрийг ярьсан чи гин санагдлаа. Би надад нэг юм хөгийн түүх байдаг байхгүй. 10 дугаар ангита нэг ангийнхаа өвлийн үгэн болоод ангийнхаа бүх хүүхдүүдийнхээ явж бэлэг тараах үүрэг оногдохгүй. Тэгээ багш за чи яв шүү гэ манай ангийн золзоо гэж. За золоо та хоёр яв шүү гэ. Тайлбар чинь ингээд зах мах гараад нэг юм улаан Санта Клаус юм олж яваад тэр чинь нэг 90 онд ч те. Тэгээд яасан чинь нөгөө юм ийм сахлан байдгүй. Тэгээд одоо яах вэ гэсэн чинь за наа сахлаа ингээд дэвсвчичдэг энэ доор өдөг сахлын. Тэгээ ингээд битэрийн нэг хөгийн зураг байдаг. Ам байхгүй? Байхгүй. Тэгээ ам байхгүй нэгээр сахал нүд ингээ хамар ингээ залгацсан юм зураг байхгүй. Тэгээд ингээд явсан. Өдөр хэдэн цагт эхлэх вэ гэж багш. За 1 2 гэж эхлэхгүй та хоёр амжихгүй шүү гэж 30-аад өгдөг юм. Яг л тэгээ азар нөгөө тэр хавьдал байхгүй да. Одоо би чинь 120,000 төгрөж өссөн. 120 тэгэл 19 яг тэр хавьар л байдаг. Тэгээ битэр чинь шүн баг нэг өнгөрч яхад гэрлээгөө хөлдөж өгөх гэж байгаа юм чинь. Мангар хөөлтөн. Тэгээ явжсэн байхгүй. Тэгэл хоёлаа одоо өстой шинэ он гадаа гаргачлаа да харин тийм юм өстой валарсан юм бэ гэдгсэн. Нэрээ айгу сонир. Тэгээ тэр жил нь ингээл сойс мост конкурс өгөөл тэнцэж мэдсэл тийм жижигэн мэдэхгүй би лав гэртээ тогтоов. Айгал гадуур. Тэрнээс хойш тэгээ яг бэлдсэн юм цаанаасаа тийм. Тэгээ би боддог байхгүй. За энэ үг үн ч юм уу да гэж бодоод өнгөрсөн шүү дээ. Би бас тэгж боддог байсан. Тэгээд яг тэрэнд итгээд айгүй олон жил гэртээ яг 31-нд байсан л да. Тэгээ гэртээ байгаа л энэ. Ерөөсөө гэртээ гарахгүй болохгүй тэр жилдээ байдгүй гэнлээ гэд. Яг самсргүй байдлаар ажлын шаардлагаар гадаад байж тараад тэгээд гэртээ онгаргалгүй үнжчлээ нэг сүүлд саяхан. За энэ ч одоо ястаа нөгөө юмаа бодож байгаа шүү. Ингээл одоо гадаад энэ жилчингээл гадаад ч юм энэ жилчингээл яах юм бэ гэсэн. Үгүй юм байлээ. Тэр жилчингээл гэртээ байсан. Энэ жил яаж тэмдэглэе гэж бодсон чинь. Энэ жил яг л одоо бид ч одоо яг шинэ жил гэр бүлээрээ тэмдэглэн шүү дээ. Одоо гэр бүлийнхээ хүрээнд одоо цар тахал маань бас намжаагүй байна. За дээрэс нь одоо тэгээ сургууль соёл ажил төрөл бүх юм ерөнхийдөө нэг хязгаарлалтын байдалтай болсон байна. Тийм болохоор гэртээ гэр бүлээрээ сайхан айл хийж айлын ялкан дээр мөнгө төгрөг тавих гээд явахгүй зөвхөн гэртээ тийм ээ гэр бүлийнхээ хүрээнд сайхан тэмдэглэндээ хүүхдүүдтэйгээ нэртэйгээ Нэвтрүүлгийг дэмжигч Болор артистан танд шинэ жилийн баярын мэнд хүргэе. За киноны хувьд мэдээж сэтгэлд хоногшсон кино гэхээр шинэ жилийн баяр гэхээр ямар кино санаанд орж байна? Яг ер нь бол нөгөө дээхэн үед бол нөгөө Америкт ч тэр Оросд ч тэр одоо бидний жишээ авдаг хоёр улс тий. Эдгээр улсууд бол нөгөө бас л яг манайхтай адилхан олон сууг мууг байхгүй. Үндс нэг том телевизтэй. Тэр телевизээр нь 31-ний орой гардаг нэг л одоо хүмүүсийн хүсэн хүлээдэг нэг л хөтөлбөр нэг л тийм одоо бас үзэх дуртай кино гэж байсан байна л да. 60 70 80-аад оны үед 90-ад оноос хойш олон суугтай болоод дэлхийн нийтээр өөрчлөлтсөн. Тэр хугацаанд болохоор Оросд бол Оросын үндэсний одоо телевизээр бол нөгөө Лёхкин Парм тий. Хов зяаны эргүүлэг буюу ууран цуусан паян гэдэг Элдарын кино тий. Элдар Рязанов кино гардаг байсан юм байна. Тэгмүүд Оросууд ерөөсөө ингээд 70-80-ад онд өссөн бүхэл хүмүүс нөгөө 31-ний оройн кино гардаг гэдэг нэг тийм сайхан юутай төсөөлөлттэй дэрийгээ үлээд тэр кино гардаг. Америкт болохоор нөгөө нэг 46 онд ирлээ Жорж Бейли It's Wonderful Life тэр гардаг байсан юм байна. Бүр ингээд 50 60 70 80-ад оны ерөөсөө Америкийн телевизээр ерөөсөө оройгоор 31-ний орой тэр л гардаг. Тэгээд тийм нөгөө сахиус нэнгэр юм үрж ирдэг шүү дээ. Тэрийг бүгдээр л үздэг байсан юм байна. Монголд юу үзчихсэн юм бэ гэж би зүгээр бас бодохгүй. Монголд бол 31-ний орой яг тэр кино гэхээсээ илүү үндэсний телевизийн баярын бишээл байсан юм байлээ. Тийм баг. Тэгээ сүүлд бол олон телевиз очихоор бол телевиз болгон сайхан 31-ний орой хөтөлбөртэй болсон шүү дээ. Тэгсэн. Яг гоо түрүүний инхээр ярьж байгаа дээр нэмэхэд тэр Wonderful Life-ын дараа нөгөө 34-р
гудамжинд гайхамшиг үлээ те. Нэг тийм өвлийн өвгөнтэй кино гэдэг шүү дээ. Тэр нэлээд сүүл рүү орж ирсэн юм билээ. Нэг 80-аад он моны сүүлээс ч юм уу ирээд гардаг болсон. Тэгсэн. Тэгэл ёстой нөгөө хомол ам баггүй гэртээ ганцаараа. За тийм шүү. Тэр чин тэгэл 90 онд гарсан, 2 дугаар ангийн 92 онд гарсан. Тэгэл 90-ад оныг тэр чигээр эзэгчиж байгаа юм л да. Тэгээ ер нь одоо бол баг бид нар эргээд бодоход баг тэр киногоор хоногшиж ах шиг байна те. When the McAllister family left on their Christmas vacation, Did we miss the flight? No, you just made it. they forgot one small thing. I have a terrible feeling. Did you lock up? Yeah. Do we set the timers on the lights? What else could we be forgetting? Kevin! Гэртээ ганцаараа бол 1990 оны 11 сарын 10-нд Чикаго хотын анхудаа нээлттэй хийсэн бокс офисыг 12-7 хоногийн турш ирсэн баха. Тэргүүлсэн тий. Тэгээд яг нөгөө Инедмийн киноны төрөлтөө Генисийн ном бичигдчихсэн кино. 1-2 дугаар анги дээр чи нэг хүүхэд тоглодог штэ. Тоглол дөрвөн живч чинь тий. Тэгээд түрүү яг хэлжсэн. Тий, жицөө юм байна гээд. Тухайн үед од болоод Jordan Morton-тай цуг рекламанд тоглоод. Оо тэр чинь даалсан гэсэн 7 те. жилийн хугацаанд 14 нас хүртлээ 15 нас хүртлээс өмнө 15 кино тоглосон гэж 7 жилийн хугацаанд гэсэн. Нилээн карьер нь бас өссөн. Хүүхэд байхдаа Хомлоо нэггийг үзчихсэн байх нь тэр үед төржсэн мэдрэмж магадгүй одоо яг одоо 40-д залуучууд болсон тий. Тэр дундаа кино зохиол, найруулагч, жүжигчин болсон арай өөр өнцгөөс харж ийнө эсвэл яг тэр үед авсан мэдрэмж сэтгэлдэл яг тэр хэвээрээ үлдсэн байна уу? Би нэг сонин түүх ярих гэж бодлоо. Одоос би нэг 3 жилийн өмнө үсгсэн тохин Жоно 2 гэдэг хүүхэлтэй байдаг шүү дээ. B2 and the Beast гэдэг. Тэрний уран сайхны кино гараад нээлт хийж байгаа байхгүй. Тэгээд би ч нөгөө надад яг тэр хүүхэлдэйн киног нөгөө баг бахта 90-д онд чинь бид бүгдээ л үзчихсэн тий. Бүр хоногшсон их гоё хүүхэлтэй шүү дээ. Энэ ястай гоё хүүхэлтэй энийг үзье гэд ихнэр тэлж ихтэй. Тийштэй хоёлаа үзье гэд. Тэгээд би тэр кинотеатрт орж үзвээ. Тэгс чи тэнд нэг сони юм анзаарчих. Яатсан гэс чинь ингээд кинотеатрын суудал дүүрэн заяа. Суудал алдахгүй. Би тэр бүр ингээд хоёр өөр газар ингээд сууж үзэж байгаа нөгөө нэг дор суудал алдахгүй байна. Тэгээ яасан бэ гэсэн чи тэнд дандаа бидний насны залуучууд хүүхдүүдийг дагуулдаг гэсэн. Нөгөө өөрсдийнх нь энэ ностальги буюу энэ меморийн хадгалагдаад үлдсэн нэг мэдрэмж ба шүү дээ. Энэ айгүй гоё кино. Та нар заавал үзгээ хүүхдүүдийг дагуулж ирж үзүүлж байгаа байхгүй. Тэгээ би тэрийг үзчихээ. Хөөх ямар гоё юм бэ? Нэрэл яг нэг юм байт юм байна да. Гэж нөгөө эцэгчүүд бол өөрсдийнхөө тэр гоё гэдэг мэдрэмжээр л өглөөлж байгаа байхгүй. Яг тэрэн шиг гэртээ ганцаараа гэдэг кино чи одоо ч гэсэн ингээд гарах болгонд би хүүхдүүдэд үзүүлэх дуртай. Манай одоо том хүүхдүүдээс өсвөл бүгдээрээ үзэх дуртай кино нэг болоод бас ханагчсан байгаа. Тийм байт юм. Гэртээ ганцаараа кино ер нь бол одоо их тийм их урт хугацааны цаг хугацааг туулсан кино л доо. Тий. Тухайн үед яг гарсан даруйдаа гой санагдаад хүмүүсийн анхаарал татаад тэгээд олон жилийн хүмүүсийг одоо байлдан дагуулдаггүй кинонууд бас байдаг шүү дээ. Тэгтэл бол олон жил хүмүүстэй цуг байдаг кинонууд ч бас байх шиг байна тий. Тэр киноны нэг нь бол одоо гэртээ ганцаараа тэр дундаа бүр нэгдүгээр юм тий. Тийм юм. Тэр би зүгээр энд сонирхуулаад ярихад би тэр Джон Хьюз гэдэг продюсерын өөрөө шүтдэг юм. Тэр бол их мундаг хүн л дээ. Одоо зүгээр яг тэр нэг намайг хүүхэд байх насны нөгөө тийнейжер гэж ярьж байгаа төсвөр наснд байх үеийн бүх үздэг байсан гоё кино продюсерлж өөрөө зарим нь найруулсан юм баггүй. Одоо ухаанда Джон Хьюзийн кино их хоёр аюу сайн мэд. Гэртээ ганцаараа авгах бюк гэдэг нэг кино тийм бүдүүн ахтай. Буржгарс чив гэдэг кино байна. Тэр Бетховен байна. Тэ? Тэгээ нөгөө хин лээ. Бас нэг хүүхдийн кино байх хэвээр. Гэх мэтчлэн дандаа ийм гоё нэг юм хүүхдийн гэгээлэг кино. Гэгээлэг, гэр бүлийн, инээдмийн тийм драмын кино хийдэг баг. Би зүгээр уншижсэн тэр нэгдүгээр ангийг хийх гээд юутэй Warner Bros-тэй гэрээ байгууллаа. Тийм ээ. Тэгээд Warner Bros цаанаас нөгөө төсвийн хязгаарлалт өгсөн байл. За энэ киногоо чи 10 сая долларт багтаач хийгэр. Тэгээд тэр үед одоо 90-ад онд чинь 10 сая доллар гэдэг бол маш бага мөнгө гэж байна. Бага. Тий. Яг үгс чи тэр үед чи нөгөө том бүтээлүүд айгүй их гарцсан. Одоо нөгөө юм сахвалал. Спилбергийн нөгөө мундаг кинонууд гараад эхэлсэн байсан үү шүү дээ. Jurassic Park марк энэ төр чинь. Тэгээд
10 сая доллар би яаж хийх вэ гэсэн чи яаж игээд хүрэг гэв. Тэгээ мань хүн гэртээ ганцаар өөрөө тэр түрүүн чи ярьсан шүү дээ. Чикаго гэдэг. Хин чин Джон Хьюз чи өөрөө Чикагогийн байхгүй. Тэгээ Чикаго зураг авалтаа хийнэ гэдэг. Тэгээ тэр чинь нэг 2 сараас 5 сарын хооронд ч үлээ хийсэн байт. Хийжсэн чинь мөнгө нь яаж ч хүрэхгүй байхгүй. За яах мөнгө хүрэхгүй нэ гэд. Бүр ямар санда Макале Калкинтэй гэрээ хийхдээ шүү дээ. 110 мянган долларын гэрээ хийсэн байгаа байхгүй. За энэ хөлтийг тоглоул нэ тэр. Тэгээ тэнд донд чинь нөгөө нэг найруулагч нь солигдоод олигтой найруулагч янз бүр юм байж болохоо болчихгүй. Тэгээ манер хинээр найруулах гэж хайж байгаа тэр Крис Колумбус гэдэг найруулагчийг сонгосон. Колумбусын сонголт нь их зөв. Яг тэгэхээр Колумбус өөрөө бас тийм хүүхдийн адвенчер нэг адал явдалтай уран зөгнөлт кино шүү дээ. Тим кино их найруулдаг юм байхгүй. Тэгээ манер чинь хурж ирэнгүүтээ хоёулаа хэнийг тоглох вэ гэдгсэн чинь Колумбус нэлээд ярьж ирсэн аа. Чиний тэр сүүлд аавгах бивгтэр тоглосон нэг шар бацаан байна гэж. Тэр их мэдрэмжтэй хөөхөд. Тэгээ тэрийг хоёулаа кастинг хийгээд дуудаад. Тэгээ проф хийгээд үзсэн чинь галт ихтэй ажгүйсэн байгаа. Тэгээ тоглоулъя гэж сонгоцсон. За тэгээ киногоо хийгээд ирсэн чинь мөнгө нь дуусаад. Яах вэ гэдгсэн гэж. Одоо хэд хэрэгтэй гэсэн. За нэг 14 юм уу 15 тал багтах юм шиг байна. Дахиад нэг 5 сая доллар ирэх байна. Тэгээд хин чин Джон Хьюз чинь буцаад Warner Bros. Очиж дийл хийсэн баг. Тохиролцоо юм. За ингээд мөнгө хүрэхгүй байна болохгүй гэдгсэн чинь бид нар өштэй чамд 13 сая 500 л. 3 сая 500 нэмий. Тэгээд чадахгүй бол чадахгүй. Наад туслаа чи өөрөө аргалж гараарай. Гэрээ гэж юм үрдэр. Тэгээ манай хүн чинь яах вэ гэхэд хийчихсэн чи дахиад тусчихгүй мөнгө. 13 500 дахиад тусчих хүрэхгүй. Тэгээ бүр гайхаа суужсэн чинь хүсдэг продюсер нэг бүх юмсэн. Тэр өш хоёлын өөр кино компани саналгах юм. Тэгээ тэр хоёр өштэй хоорондоо хуйлдаа нууцаар 20 дугаар зуун Fox-тай уулзалт зохион байгуулсан гэж. Нэг ийм кино байгаа. Бид нар ингээд зураг авцсан, ингээд зургийнхаа хэсгүүдээс үзүүлээд төслөө танилцуулаад үзүүлсэн чинь. Тэгсэн чинь нөгөө хэд нь за яах вэ бид нар спонсорлаа. Гэхдээ Warner Bros мэдэн штэ гэсэн гэж байгаа байхгүй. Гэхдээ одоо тэгэл арга байхгүй. Та нар хоорондоо дийлээ тохирчих. Хэрэг мөнгө оруулаад ингэвэл. Тэгээд хит хүрээ зогсох хүртэл бид нар мөнгөний гаргая гэд. Тэгээ 20 дугаар зуун Fox дундаас нь орж ирээд. Тэгээ Warner Bros мэдээд бөө юм болт юм байна тэр чинь. Гэхдээ зураг авалтын төгсгөлөөр мэдсэн гэж байна. Тэгээ аваад явсан чинь энэ кино нэг 18 сая доллар хүрээд яг төсөв болсон гэж байгаа байхгүй. 13,500-ыг Warner Bros гаргасан байна. Тэгээ 20 дугаар зуун Fox чинь нэг 4,500 гаргацсан. Ингээд энэ кино бүтсэн. Mom! Dad! We stopped him! Where are you going? Where are you going? We're gonna miss the plane! Did you count him? 11 including me. 5 boys, 6 girls, 4 parents, and a partridge in a pear tree. Did we miss the flight? No, you just made it. Welcome aboard flight 1275 to Paris, France. Түрүүн та хэллээ 21 жил тэр үүссэн гэдэгсэн тий. Одоо бол кино мөн 30 жил болсон байна. Нээлттэйснээс хойш 30 жилийн хугацаанд best нь байсаар л шинэ жилийн киноны дундаа тий. Яг ингээд шилхэн байгаад байгаа шалтгаан нь юу гэж бодож байна? Кино гэдэг юм би л боддгийг. Одоо ингээд өөрөө зохиол бичээд өөрөө найруулга энэ төр гэл янз бүрийн процессд оролцоод явж байгаа. Юу анзаардаг вэ гэхээр кино гэдэг бол хамтын бүтээл. Зөвхөн нэг сайн найруулагч юм биш. Зөвхөн нэг сайн жүжигчний биш тийм ээ. Бүх юм нь сайн байж иж хондо зохиол сайн байх хэвээр, найруулагч сайн байх хэвээр тий. Төсөв байх хэвээр нэр боломж юм байх хэвээр тий. Тэгээ жүжигчд маш сайн байх хэвээр ч гэдэг юм. Тэгээ дээрээ хамгийн гол юм чинь нөгөө киног олон нийтэд хүргэж байгаа юм юу гэхээр маркетинг шүү дээ. Тэгээ ингээд бодохоор бүгдээр их сайн байсан. Ялангуяа нэгдүгээр анги дээр бол Крис Колумбус өөрөө зохиолынх нь ажилд Джон Хьюз тэр цуг бичсэн бэл. Тэгээ Колумбус өөрөө тэгж миний нэр гардаг юм аа. Зохиолч гэдэг кредит дээр. Гэхдээ би зохиолыг бичлсэн хүн байгаа шүү дээ гэж байгаа. Тэгсэн Джон Хьюз болохоор та яагаад энэ гэртээ ганцаараа гэдэг киног хийх гэсэн бэ гэдгсэн чинь. Би ингээд киноны хооронд явж байхдаа дараагийн киноны санаа юу гэж болох вэ гэж бодож ирсэн. Надад шинэ жилээр бүр ингээд хүмүүсийн сэтгэл хоногсон гоё кино хийх хэрэгтэй юм байна да. Гэхдээ юу гэж болох вэ гэж бодоо явсан чинь эсэх бодол дээр явжсэн байл л да. Өөр хат руу эсэх гээд. Тэгсэн чинь гинт надад нэг санаа орж ирсэн чинь. Ямар санаа гэсэн чинь. Шинэ жилээр бид нар бүгдээрээ дийж тийшээ аялдаг. Бүгдээрээ л ингээд гэр бүлэрээ гоё өнгөрөх хичээдэг. Гэхдээ бүх юм ингээд бэлэн байх хэрэгтэй. Бүгд юм ингээд шалгадаг, чеклдэг юм байл л да. За нөгөө паспорт маань, цүнх маань, мөнгө маань юу вэ? Нөгөө хийнэ. Хамгийн гол чухал юм юу вэ гэсэн чинь хүүхдүүд маань байгаа гэж боддог гин л дээ. Тэгснэ гинтхэн би тэгэл бодож ирсэн аа. Хүүхдээ орхичул явах гэж үзсэн. Нөгөө гэр бүлэрээ өөр хот руу нисээд нэг хүүхэд нь үлдээд тэг гэртээ ганцаараа үлдчихвэл яах вэ гэж бодож чи надад айгүй амар санагдсан гэж байгаа юм дээр. Тэгээд
За гэртээ хүүхэд ганцаараа үлдсэн. За гэхдээ хэдэн настай хүүхэд ганцаараа үлдвэл айтайхан байж чадахгүй. Гайгүй байж чадахгүй гэж бодсон гинэ. Тэгээд тэр хэний чинь Кевин 9 настай байлгүй. 10 настайс 8 настай хүүхэд үлдсэн. Тий. Тэгээд 8 настай хүүхэд бол яг боломжийн байж болох юм байна. За хоол ундаар бол тасрахгүй юм. Хамгийн айх ёстой юм юу гэхээр орон байрны хуулгай хүүхдээ бол хуулгай гэж байна. Хүн хулгайлах гэх тэр юм шүү дээ. Энэ хоёр л хамгийн аюултай юм байна даа. Тэгээд би тэр ингээ санаануудаа цаасан дээр буулгаад тэмдэглэл тэгэл мартцсан гэж байна. Тэгээ яг нэг кино дуусаад 89 онд тэр чинь нөгөө авгах бивквик хийгээд дахиад нэг кино хийсэн байгаа 2 кино байсан. Тэрийг дуусчаад за дараа нь юу хийх вэ гэж Warner Bros манер за чиний дараагийн киноны санал юу вэ ярилцъя гэсэн. Тэгсэн чинь гинт миний тэр юу санаа ягаал тэгэл нөгөө дэвтрээ онгоолгож үзчихсэн аа. Нэг юм шинэ жилээр нэг юм гэртээ ганцаар үзсэн хүүхдийн тухай кино хийгээд. За зохиолоо аваад тэр. Home Alone. This is my house. I have to defend it. Yes! Starring Macaulay Culkin. Up here, you morons! Come and get me! Joe Pesci. Daniel Stern. Somebody pick up. Catherine O'Hara. Pick up! John Hurd. Do you speak English? And John Candy. I got a feeling this is going to be your best Christmas ever. Home Alone. Манай хоёрын хувьд хөвчлэн инэдмийн кинонд тоглолцсон. За найруулга дээр ч гэсэн тэгээд дээрэс нь family хайр дурлал яг жанр таарад байна л да. Яг иймэрхүү төрлийн ч юм уу эсвэл яг ийм цуврал кино хийх гэсэн бодол байдгүй. Шинэ жилийн Байдаггүй. Надад бол байдаг. Гэхдээ одоо Монголын нөхцөл, Монголынхоо орчин тааруулж гэсэн. Тэгэхээр зүгээр нэг тим кино хийх гэсэн гэж боддог. Гэхдээ одоо нөгөө юг олоогүй л байна. Point гэдэг чинь шүү дээ. Яг юунаас эхлэх вэ? Гол цэг нь юу ах вэ гэдгээ олоогүй. Гэхдээ ер нь нэг тийм үлдвэштэй кино чи яавч яаж нэг баяруудын кино гэдэм байлээ. Хаа газар. Ерөөсөө хаа газар те. Манайх одоо нэг тийм Валентины загтлгээд нэг кино хийцмэд ш нь. Дамбын баяраа хийцгээдэг те. Тэнгүүт Валентины өөр кино хоёр байдгүй юм биш үү Монголд? байхгүй. Валентины баяр болно. 2 сарын 14 болохоор тэр кинод гард юм биш. Тэр их тийм азтай найруулагч байлаа. Маркетинг юм шүү те. Киноны хувьд 2 дугаар анги яг 1 дугаар ангид олсноосоо одоо 50% та олсон юм билээ. Гэхдээ зардал нь яг 1 дугаар анги. Түрүүн та хэд гэж хэлээ 1 дугаар анги? 18 сая. 2 дугаар анги нь 20 сая юм билээ. 2 дугаар ангийн хувьд зардлын хувьд ер нь ойролцоо 2 дугаар ангийг 28 гэж уншижсэн. 28-аар бүтээд нэг 380-аад илүү 90 сая олсон. Тэгээ 2 дугаар ангийн яг амжилт гаргасан шалтгаан нь ерөөсөө л хүлээлттэй. Тэр чинь 1 дугаар ангийн маш сайн үзсэн. Тэгээ 2 дугаар анги гарна гэдэг шуум тараал ерөөсөө үзэгчд нь бэлмэлчихэж байгаа байхгүй. За дажгүй хийцэн тэр чинь сайн хийцэн байгаа байхгүй. Тэгээд харин нэг юм сонин фактор хичээсэн бэ. 1 дугаар анги дээр $110,000 авч ирсэн Macaulay Culkin-ийн үнэ өсөөд 2 дугаар анги дээр $4.5 сая болсон байгаа байхгүй. Тухайн үеийн одоо Ван Дам Шварценеггер шиг авсан ба шүү дээ. Тий. Ерөөсөө тэр чинь угаасаа ойлгомжтой. Хоёр нь бол цөм 90-ад оны үед Жан-Клод Ван Дам ч одоо нэг кино тоглоход 5 сая маяг байсан юм шүү дээ. Тий шүү дээ. Тий шүү дээ. Нэвтрүүлгийг дэмжигч гоё айр. Танай гэр бүл шинэ жилийн баярын мэнд хүргэе. За 1-р анги дээр бол нөгөө Harry Marv хоёр байгаа тий. Тэр хоёрын хувьд кино тоглосноос хойш тэр дүр илүү санал ирсэн гэдэг жаахгүй. Тэгэхээр яг тиймэрхүү тохиолдол бас байдаг уу? Дөрүүдийн хувьд, туслах дөрүүдийн хувьд
байдаг те. Бага. Нэг хэв шинжит дүрээрээ жоохон танигдчихаар яг тийм дүрүүдийн санал ирээд идэг те. Яг энэ нэг нь өндөр туранхай, нөгөөх нь намхан бүдүүн гэдэг болвол энэ загвар болвол баг одоо сэрэг мандалтын үеэс хойш байх л та. Бүр сонгодог үеэс ахуулаад ингээд явсан. Мэдээж хоёулаа ижлэх юм эсвэл нэг тийм анхаарал татхааргүй жирийн нэг дундаж хүн байх нь бол хүний анхаарал татахгүй тий. Лог гэв. Тэгэхээр нэг нь намхан пагдгаар бүдүүн үглээ. Нөгөөх нь өндөр туранхай жоохон юм удаан яриатай ойлгоц муутай одоо манай Монгол хүртэл одоо боролдоо долдоо гэдэг боролдоо долдоо хоёроор хийцэн байгаа шүү дээ. Тэгээ энэ загвар бол яг эртнээсээ ирсэн загвар. Тэгээ тэрүүгээр ингээ хийж байгаа манай хоёрыг хулгаач болгоод тий жижигэн зааварлаад байдаг том юм яриад байдаг. Ясим дээр жоохон мангартай. Тий ясим дээр нөгөө томоосоо илүү гараад байгаа юм байхгүй. Шинэ жил гэдэг за 100 сар барууныхаар бол 100 сар тий Christmas гэдэг. 100 сарын баярыг ингээд харьцуулахаар юу одоо энэ барууныханд Америкуудад ялангуяа хамгийн түрүүнд төрхвэ гэдэг дээр л энэ киноны агуулгыг зангидсан байгаа байхгүй. За ерөнхийдөө бол гэртээ ганцаараа кино нэг дээр төвлөрч ирээд баг үзэгчд үзсэн юм шиг сэтгэл үзмээр юм шиг сэтгэл төрлөө тий. За гадны хийсэн уран бүтээлүүдийн хувьд бол ийм Монголын хувьд нэг хоёр ч гэсэн түрүүн бас хэлжсэн тий. Би чамд хайртай кино яг шинэ жилийн кино биш юм шиг мөртлөөсөө л бас л бас уур амьсгал өгдөг. Тийм уур амьсгал өгдөг. Бараг зурагтаар шинэ жилийн орой ер нь бараг сувг болгон дээр хөтөлбөр дээр байж идэг шүү. Тийм ер нь бол хайр дурлал кино шүү дээ тийм үү. Тэгэхээр монголчуудын хувьд бас би чамд хайртай кино шинэ жилийн уур амьсгал өгдөг учраас студидтэй нэг зочныг урьсан байгаа. Эргээд студидтэй уулзахдаа зочин авираад. За. Хамтран ажиллагч Лаванда Beauty Salon танд шинэ жилийн баярын мэнд хүргэе. Хүй хараач. Өвлийн өвгөө ирж явна. Сайхан сэтгэлтэй, сайн санаатай, урт цахалтай, ууттай бэлгтэй. Алиогч би харъя. За студид маань би чамд хайртай өрн сахны киноны баяраагийн дүрээр танигдсан Бадралх маань ирсэн байна. Танд шинэ жилийн баярын мэнд хүргэе. Баярлалаа. Чамд ч гэсэн та нарт ч гэсэн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Шинэ жилийн орой бол гэр бүлээрээ үзээ суудаг, тий залуучуудаас үзээ суудаг кино бол ялцчгүй би чамд хайртай кино юм аа гэд. Анх киноны санал яаж ирсэн бэ? Урилгаар Балжин найруулагч Монгол телевизэд тусгал найруулагч хийж байхад маань Монгол кино үйлдвэрээс Балжин найруулагч би чамд хайртай кино тоглооч гэж урьж авчирсан. Киноны зохиол уншаад ер нь ямархуу санагцсан эсрэг дүр те? Эсрэг дүр. Ер нь тоглогүй яг өчнөө кинонд тоглосон байсан. Мэднэ. Манай Бадрал бол баяраад зохино гэдгийг бол мэдсэн байна шүү дээ. Тэртээ дэргөө багаасаа Монгол кино үйлдвэрээр өсөж өмжсөн чинь тэгэлгүй яхаа мэдлгүй яхаа. Тэгээ баярын дүр чи өөрөө их тоглолттой нөгөө тесттэй дүр шүү дээ. Характер байгаа даа. Тэгэхээр нөгөө нэлээд туршлагатай хүн хэрэг болоод шүү дээ найруулагч тий. Тий бас буруутлаас нь туршлагатай ихтэй байна. Тэмцэн башгүй шиг. Кинонд дэр гардаг характертэй ер нь хувь хүнийхээ хувьд хэр ойрхон хүн бэ? Ер нь тэсэнд одоо. Давилуун бол байгаагүй. Ер нь байгаагүй. Ер нь томоотой хүмүүжилтэй айлаа өгч чоглуулчих нь дандаа чоглуулж исэн багтаа ер нь бол. Бихээхөө хөгжин багт хар чулуугаар яваа хийх юм бэ. Тэгснээс цөмөрөө мөнгө нийлүүлээд ямар нэг үнэтэй бэлэг авчих үл дээр үсттэй. Аав намайг гарахад 1000 төгрөг миний нэр дээр хадгалуулсан юм гинлээ. Тэрнээсээ ч өгсөн болно шүү. Аав чинь зөвшөөрөхгүй л яах юм. Миний юм бол би өөрөө мэдэх хэрэгтэй байгаа үст. Өөрөө хөдөлмөрлөж олсон мөнгө болч өөрлөлтөө. Заач, хокей гарах болчих. Таны нөгөө характераас өөр дүр гэхээр магадгүй тэр дүрийг бүтээхэд нэг тийм төвхтэй хэцүү үе бас байсан баг. Ер нь байгаагүй. Хэдийн хугацаанд киноны зураг авалтыг хийсэн бэ? Кино зураг авалт дуу оруулалттайгаа нийлээд яг 8 сар. 4 үйлрэлийг харуулдаг шүү дээ. Нэг найруулагч чинь 4 үйлрэлд нэг кино хийхдээ л доо. Тэгэхэд Балжаа найруулагч 1 жилд 2 кино хийсэн. Оо тийм үү. Тий. Анхны. Таныг яг тэр кинонд тоглож явах үед тэр нөгөө төрөний өмнө нь ярьсан үрлээтэй үнсэлцдэг хэсэгтэй анх удаа үнсэлцэн гэсэн. Хөө тэрийг ахуулах гэж. Ярхэд хүртэл одоо ч гэсэн зүгээр нүүр улагаад идтий.
Үрлийг яаж юмснэ л гэж бодвол зүрх түг гээл. Гэхдээ гар нүрэхээр ингээл хошорооно ойртохоор хамаг би чичрээл ерөөсөө салгалцсан шүү дээ. Тэр үе чи юу тэр одооны хүүхдүүд гудамжинд өмсөлж чинь гарт нүрэхээр ингээл би чичрээл доороос зарааны барыг авцсан юм шиг л болж байгаа юм чинь тог зохиол хийсэн шүү дээ. Баяраа. Чи над хайртай тийм ээ? Анхныхаа хүүхдийг эрэгтэй ч эмэгтэй ч би энэштэй залбоол гэж нэргэнэ. Тэхүү. Гүчи чи юу яриад байна? Одоо юм ярих цаг нь биш. Ойлгож байна уу? Сургууль соёлчгүй байж суух гэрлийн тухай яриач хэрэг алга. Дараа ирээ. Би нэрээ бадралхаас сая гэж бодод тий. Юуны одоо тэр чин би чамд харцаа чи хэдэн онд дэлгэсэнд гарлаа? 85 тий. Дэлгэсэнд гараад яг хэдэн хүн үдсэн энэ гэсэн тав байдгүй. Үгүй. Гэтэ ер нь бол автоматически ингээл орондоо ир. Орондоо шүү дээ тий. Тэн хоочин юу штэ одоо энэ тэнгис биш үү? Тэр чи ялд гэж үссэн л анх нээлттэй хийжсэнд. Нээлтэн. Тий. Тэгэл ерөөсөө чи ингээл улсын төлөлгөөр ингээл ерөөсөө бүх аймаг сум юугаар тарчиж байгаа шүү. Тэрний чинь нэг тийм тоо юу байдгийм байлээ. Нөгөө үзэлтийн орлогын одоо нэг тэр үед чинь одоо нэг төгрөг 3 төгрөг мөрөг тий тэгж мгээ. Тэгээ тэр нөгөө юугаараа тийм хамгийн их сая нөгөө сүүлд нөгөө би чамтай хайртай хоёр гэж гарсан шүү дээ. Тэр чинь бол одоо тухайн нөгөө нэг мөнгөний ханш унсан үедээ бол одоо хамгийн их тийм орлого олсон кино болсон юм байлээ шүү дээ тэр үедээ. Одоо тэрнээс хойш гүйцэгдсэн үү ясна мэдэхгүй байна. Тэнгүүт өмнө нь болохоор рекорд нь баг би чамтай хайртай мандахаа хоёр байсан юм байл. Хамгийн өндөр ашиг. Одоо улсын төсөвт бүрдүүлсэн гэдэг юм уу юу гэдэг тий. Тийм байсан юм байлээ. Тэнгүүтээ дотооддоо хийсэн кино. Гадаадаас авсан кино Хонголдон гэж нэг кино ч гэсэн хүүлсэн байдаг юм байна шүү дээ. Тэр чирээс улсын төсөв хамаг нөгөө ажилчин тариачныхын цалингийн буцаагаад улсад төгрүүлээд өгсөн кино. Би ер нь хэдэн удаа бадралх хэдэн удаа үзсэн Хонголдон. Би тэр чинь 5 үзсэн. Би л 3 үзсэн. Би бас үзсэн. Тэгэхээр орлогыг бүрдүүлсэн юм шиг тоглосон байсан бас арт кино театрын бас танин. Тэгэл хараа нь гүйжээр нэг 5-6 билет авчих нь. Найз нөхдөд оруулж үзүүлнэ. Билет олддоггүй байсан шүү дээ. Олдохгүй тэр чинь баг дээгүүр доогоороо мүсгдэг тэр нэг жижиг нөхөр шургаж орохчих нэг юм аав шүү дээ. Тэр чинь улсын төлөвлөгөөний комиссийн юм чинь бүрдүүлсэн юм байлээ шүү дээ. Тийм. Бүх хүмүүс цалингаа нөгөө хүүхдүүд нь аав ээжээсээ мөнгө гуйгаад өхөөсөөр орохгүйгээр буцаагаад улсад тушаагаад байхгүй юу? Авсан цалингийн ерөөсөө. Үрлээ бэлгэр хоёр дээр их захидал ирдэг мөртлөөсөө ерөөсөө над ирдэг байсан гэдэг. Тэгээд цэргийн ангиас ирдэг. Тэгээд нэг удаа захиа ирсэн чи бүрээсээ хагарлаа баярлсан гэ би таны тэрнийг ярилцлагыг уншижсэн. Баярлсан. Нэг нэвтрүүлгээр тий. Та өөрснөө ер нь яг энэ кинонд тоглохдоо хэр сонирхолтой байсан. Өөрөлдөх юм бол тэр үед нэг юм залуучдын кино бас ховор байсан баг л та. Байсан баг. Одоо санахгүй болохоос биш. Зөвхөн залуучдад бол би атрыг эзэмших гэдэг юмнууд бол бий л дээ. Хотын сэдвтэй юм романс маягийн кино. Романс маягийн кино бол ховор шүү. Би чамд хайртай гэл тэр бол одоо бас тэр үедээ шүүмжлүүлжсэн байгаа тий. Тухайн коммунист дуудуулалтаа гайхаа байлгүй дээ. Би чамд хайртай байгаа тэр зохиол анх орж ирдэг өгөх шүү дээ чи бас нэг гарахгүй гээд өмсөлдөг тэгээд нэг оюунгоо ярьсан гэдэг баха. Наадах чарын сургамжтай хүүхдүүд бол одоо энэ үтгэл юм хийж байгаа. Наадхаа гаргах нь зөв. Хүүхдүүд үзүүл харуул наадхаа гэд тэгжээж гарсан зэрэг үү. Оюунгооч бас их тийм арчилсан байсан юм шиг. Арчилсан байсан шиг байна. Гүн ч одоо юу вэ хөөе? Юу гинэ? Чи ямар бадан юм бажаар юм бичиж гудамж талбай удралж байдаг байна. Ёстой үзүүл сурталгүй юм. Шалдахгүй юм. Ярьдаггүй одоо юм. Тэр түрүүн та юу заавтайгаа нэг очоод мэдлчээ дэрийгээд исэн. Студид маань ороод ирсэн байна. Одоо мэдлээ да тий. Одоо мэдлээ да. За би чамд хайртай киноны самбуугийн дүрээр олон танигдсан Монгол улсын гавьяач жүжигч чинь Заяатын 65 байсан ирсэн байна. За сайн байна. За сайн байна уу? Шинэ жилийн баярын мэнд хүргэе. За шинэ жилийн баярын мэнд хүргэе. Нэвтрүүлгийг дэмжигч Зорос Бүүтик шинэ жилийн баярын мэнд хүргэе.
За энэ киноны тухай би ярьчих да. Тийм ээ. За энэ зохиолыг бол Нямгава бичсэн. Манай Нямгава бол хүүхд залуучуудын театрын дархны театрыг одоо ер нь хөл дээр нь мосгосон мундаг найруулагч байсан. Хүүхд залуучуудын энэ театрыг мундаг найруулагчтай манай Нямгава болоо. Тэгээ Нямгаваар зохиолыг бичиж Баяжин Нямгава дордсон буу ер нь одоо тэгээд оператор ихэд манай шарвд орж цэрийн оператор одоо нагнайд орж Баяжин тэгээд Жанцнаар гэдэг энэ хэднэр чинь нэг юм сайхан хамт байлаа. Их найзууд авахгүй том улсууд хоорондоо мундаг найруулагч нар хоорондоо тэгээд хоорондоо яриад тэгээд энийг Нямгава гаргаж. Нямгава ер нь их зоригтой яадаг байсан. Ер нь зоригтой яадаг хүн шүү дээ. Тэгээд энэ зохиолыг бичсэн. Тэгээд хэн кино зохиол болгосон Баяжин юм. Тэгээд энэ кино 1984 оноос эхэлж зураг авсан. Тэгээд 1985 онд энэ кино анх гарсан. Тэгэхэд би бол 45 настай байсан. Өнөөдөр бол киноны маань энэ онд 35 жил болох гэж байна. Дамчаа маань тэр үед бол 52 настай байсан. Би 45 байсан. Дамчаа надаас 7 ах байсан. Манай хүүч одоо хэдтэй байсан? 21-тэй. 21-тэй хүү байсан ба шүү дээ. Тийм байсан. Тэгээ одоогоос 35 жилийн өмнөх. Яг үнэн биз? 1985 он тийм учиртай. Тэгээ энэ киног бол Баяжин найруулсан. Хоёрдугаар найруулагч манай Нагнайд орж ажилласан. За тэгээд бас Дамчаа бас жүжигчтэй ажилладаг найруулагч байсан. Өөрөө давхар тоглоод тэгдэг байсан нөхөр байна. Тэгээд манай баяраач нь бас кинодаа төгссөн. Түрүү яриа сууч. Их сайхан хүү тарган цатгал их гоё шүү дээ. Үрчлээч авах их гоё хүү байхгүй юу? Маш гоё. Ээж нь ч их гоё хүн байсан. Аав нь ч гоё манай Нямдава найруулагч хүү шүү дээ. Тэгээ намайг олсоо тэгдээ. Танаа хүү чинь энэ Батар танаа хүү юм уу гэх. Тийм танаа хүү. Ээж нь Нямдава танаа аав гэдэг байхгүй юу? Тэгэхээр чинь танаа хүү юм уу? Цэцгээ тоо хэзээ сууж ирсэн. Оо яг хөр Нямдаваас өмнө сууж ирсэн. Тэгээд гарсан миний өвчтэй гэсэн чинь оо тийм үү. Оо ямар сайн. Тэгээд Нямдаваа тэгээд цэцгээтэй суугаагүй юм гээд. Тэгээд хамгийн сүүлд нь бидэг даахгүй. Энэ чи баяраагийн чинь миний хүү байхгүй юу? Тий. Бадар нь Нямдаваа гэдэг. Оо нэрээ тийм шүү дээ. Би чинь тайртай киноныг тэгдэг их сони байт юм аа. Тэгээд энэ намайг хүндэлдэг миний аав гэж аав шиг үзэж явдаг юм байна. шинэ жилийн мэнд хүргэе. Асгүйдэ. Амарын нэг ямар үнэтэй гэж бодож байна да. Хэдэн жилийн дараа машин ч болж магадгүй. Сохобэтэ. Нэвтрүүлгийг дэмжин хамтран ажиллагч Total Music шинэ жилийн баярын мэнд хүргэе. Гол дүрүүдийн хувьд ямар онцлогтой хүмүүсээ Пүрбма энэ бол гол дүр нэсэн. Пүрбма бол ер нь урал их дуртай. Буулнууд совилгчийн мэрэгчтэй нэгдсэн 3 дугаар эмнэлэгт совилгч хийж исэн. Тэгээд над дээр очдөг байсан би жүжигчин болно гэдэг. Тэгээд их лирический толроо. Тим жүжигчин юутай тэгээд монолог зондог над уншиж өгөөл тэгдэг байсан. Тэгээд дараа нь тэр чин хүүхдийн театрт жүжигчин болсон байхгүй. Энэ киноны дараа тий хүүхдийн театрт жүжигчин байхдаа энэ тоглосон байхгүй. Тий. Тэгээд жүжигчний мэргэжилтэй болсон. Өөрөө их дуртай. Тэгээд жүжигчин болсон. Тэгээд энэ кинонд тоглосон байхгүй. Баяжин юм бол ер нь цаг минут мундаг байдаг юм. Тэр ажлын сахилга тариуслага гэдэг бол жигтэй юм. Яг цагийн цагтаа 12 цаг гэхэд л яг зураг хийхэд л бид нар ч одоо 10 цагаас ч юм уу 8 9 цагаас бидээд бодоод бүх юм бэлэн болсон байна. 10 минутын өмнө яг ингэ суудсан байна. Тэгээд одоо нөө бус найруулагч энэ төр оператор энэ төр бүгд байлаа. Баяжин юм ороод ирнэ. Баргиж бүгд босоод
ингээд найруулагч энэ тэр одоо ингээд юу оператор ингээд яг сон. За гэхнэ яг 12 эхлэн тэгж эхэлдэг. Ажлын сахилга тариуслах гэж бол өста гахтай да манай ажлын хүчтэй гэж хэлдэг. За тэгээд за 60 тугаа сургууль хийх үү? Ажил шууд авах уу? За тайлбараа сонгоно. Тэгэхдээ хоёр дахь найруулагч бидэнд ажилласан байна. Тэгнэ. За тэгээд за шууд. За түр шууд. За бэлэн давай. Тэгээд шууд эхлэв. Маш за болоо. Дараагийн зураг. Дараачих гэх ингээл явчих. Тэгэхдээ энд кино хийж байхдаа тань руу нүжин гэдэг кино хийж байхдаа би чам тарьдаг кино хийчихсэн баг. Давхар. 2 3 5 ингэж ажилладаг. Тэгээд бажин хэсэг зураг авчихад тэгээд яваад чинь. Нөгөө кино руу явчихна. Тэгээд наам 2 дугаар найруулагчид дараа чинь маргааш шин зураг ч юм уу бэлдчихэдэг. Энэ киноны хувьд за найруулагчийн хувьд бол үнэхээр бас гайхалтай найруулагч найруулсан. Тэ бусад яг ямар хүчин зүйл нөлөөлөд өнөөдөр бас би чамтартай ийм хэмжээнд ийм гайхалтай кино болж өгсөн бэ. Өөрөөр хэлбэл урлагийн бүтээл гэж юу вэ гэж хэлж байна. Урлагийн бүтээл гэдэг бол дотоод сэтгэхгүй одоо игэх хийдэг. Урлаг бол ерөөс юм баггүй. Урлаг гэдэг бол яг үхээр Белинский хэлсэн. Урлаг бол хүний дотоод ертөнцийг судалдаг шинжлэх ухаан. Тийм учраас тэр дотоод сэтгэхүйн шинжлэх ухааныг юугаар илэрхийлэх вэ? Зүгээр шинжлэх ухаан бол дэлхий бөмбөрцөг. Хүн сармагчин мишнээс төрсөн ч юм нотолдог. А энэ бол тэгэл нотдог. Яг нотдог уран сайхны дүрээ илэрхийлж гаргадаг. Тийм учраас Белинский хэлсэн. Дүрээ сэтгэж байгаа бүх зүйлийг урлаг гэнэ гэж. Тэгвэл урлагийн бүтээл гэж юу вэ? Дотоод сэтгэхүйн үнэн гэдэрсэн цаг тэр урлагийн бүтээл болдог. Тэгээд тэр Сухамлинский гэж хэлсэн байдаг. Сухамлинский ингэж хэлсэн. Хүүхэд бүр математикч болох албагүй. Харин ирээдүйд эцэг их болох ёстой гэдгийг мартаж болохгүй гэж. Мэргэн үг шүү. Энийг л бид тунсан анхаарах ёстой юм да. Сухамлинский гэдэг чинь кино жүжигчин байлгүй. Тэгээд тэнийг болгочихсон. Нөгөө тэр нарийн нюансыг тэгэл гаргачих. Тэгээд бид нар чинь гэсэн цааваа зин чинь хин гэх үг гэдэг би янз бүрийн ярьсан да. Тэгжсэн нь энэ дээр тогтсон. Тэр нэг зориг тоглодог жүжигчин дүр тоглодог байхгүй юу? Ягаад гэвэл муу хүүхд юм алах төглөө. Ганцхан хүүхд ийм болгочлаа миний хүүхдийг. Тэрний миний хүүхд бол мондөг хүүхд болох байсан. Танаа хүүхд ийм болгочлаа. Маш муугаа. Тэ гэж байгаа. Тэр зорилгыг тоглох ёстой байсан. Ингэж л явсан да. Тэ. Нэг годгонсоо охин гүгээд байсан юм. Гэх тэ. Тэ муу годгонс юм гүгээл байсан. Тэрний бас муулж ш. Тэр муу годгонс юм. Тэр бас ингэж ороод бас юм байна ш. Тэрнээс болж байгаа юм шүү. Хайртай сэтгэлтэй байсан юм хайш юм. Тэгээд тэрнээс болоод миний хүүг задцсан байх. Маш муугаад юм. Одоо ийм л байна тий. Хөтөл үр харам гихчээр тий. Ерөөсөө л хүүхдийн маань зөв. Хүмүүсээ л хүндлэнгийн хүмүүсийн буруу гэдэг байр суурьтай. Ерөөсөө тийм. Монголын кино урлагт ерөөсөө маш олон шин нэмийг хэлсэн шүү дээ тий. Тэр энэ кино айгуу тийм тухайн цаг үедээ юм шинжилэл болсон кино болсон тий. Шинжилэл болсон кино шүү. Хизээ Монгол кинон дээр уул энэ гончамтайгаа гэж хэлжсэн юм. Тийм юм байгаагүй шүү дээ тий. Орцны урталд энэ ямар балиар заваан ингээ биччихнэ гэнэ гэд тий. Тэр хэсэг бас яг тэр цэвэр төрч. Бадбар байна уу гэдсэн чи байдгүй. Тоодон нэмээр жугаар дуудаад ирсэн биз дээ. Тэр чин болборч бий байд. Хөөх энэ ч ямар балиар юм бичээв. Нөгөө даргад аяд тал засч штэ. Тэгээд нөгөө үрлээ чихээ ингээд тагилсан байхад цаана нөгөө нэг юм цементэн дээр хүрзээр ингээд энэ бол яалчгүй хүн болгоно ям гавгаа ингээд тавилт байл гэж. Би уулна ингэж ийсэн. Бажин юмд ингээд хүрзээр хизээ цемент тусдаг байсан юм би гэж. Энэ чинь гэж би зүгээр нэг ярьж ийсэн. Локкор болоо. Тий локкор. Хүү амьдралд бол тэхгүй штэ. Тэгэхээр энэ сэтгэлийг урж байгаа юм а гэж. Тэний хүчиндээ дөгдөө. Тэний хүчиндээ дөгдөө. Хүмүүсийн нэг үзэгчдийг хүлээж авч байгаа уур амьсгалаас ямар байсан? Энэ хүн гэдэг 10 удаа үдээд хансангүй гэж. 10 удаа үчлээ гэж байгаа шүү.
Энд бол зүгээр чаатрууд шид цонхыг хангалдаг байсан шүү. Хөдөө гадаагүй. За тэгээд энэ кино би чам тэртэй кино жүжигчд бидний нэрийг өөрчилсөн юм аа. Яасан гэхээр намайг болохоор баярыг аав. Энийг болохоор баяраа гэж. Үрлээ Пүрбмаа шүү дээ нэр нь. Тэгт Пүрбмаа нэр байхгүй болсон. Үрлээ болсон. Энийг Бадар биш. Баяраа болсон. 65 биш. Юу болсон? Самбуу болсон. Би самбуу гэж яагаад нэрвч би балжин дээрсэн. Миний одоо хойдамаа өсгсөн аав минь самбуу гэж. Тэг би аавынхаа нэрээр нэрлэе. Балжин минь чи зөвшөөрөх гэсэн. Шинэ оноо сайхан